Монголд байхгүй өнөөдөр би Дубайд аялаа явж штэ. Санхүүгийн эрхчлөлөгдөж үнэхээр ийм амархан байсны би яагаад мэдэхгүй явснаа үнэхээр ойлгохгүй байна. Чимэнэ мансур. Өчтөрхөн гэхэд л би тэ найз залуудаа зүгээр чиний ингэртэй минийгийн тал юм уу? Минг юм уу гэдэг байсан бол өнөөдөр би зүгээр хоёр уул ингээд аваадсан би ингээд санхүүгийн эрхчлөө тэ үнэхээр хүссэн зүйлээ аваа би жаргаж штэ. Та нар энийг мэдхийг хүсэж байгаа бол яг энэ коммент дээр нэг гэ бичээрэй. За админ та нартай харамгүй хариулах болно. За гол ярианда оръё. За өнөөдөр өчтөрхөн би тэ мингтэй байсан бол өнөөдөр би яагаад хоёр овоол чадсан талаараа та бүхэндээ хэлэх болно. За энэ дэр маш олон гоё мэдээллүүд явж явах болоо шүү. 1 2 За ерөнхийдөө бол нэг юм байдаг юм байна. Залуусаа мөнгөөр чинь тийм ээ. Үнэхээр өдөр болгоо ингээл ажилдаа яваал тэ ингээл ядар зүдрээл стрессдэл тэ дарамт шахалтан доор ажиллаад амьдраад байгаа. Энэ явдал бол үнэхээр тэнэглэл юм байна. Би саяхны хүрт ямар тэнэг байсан юм бэ тэ. Ёо гинт амар хэрсэн чи амар ам ангачих чинь. Хуяна дуусчаач. Мэтөө ихтэй нэг капучино хийгээд аваад ирээч. Оо яна за баярлаа миний дөө. Оо зүгээр ширэмэрний хэрэг байхгүй штэ их чинь дөрөөсөө л юм штэ. Ингээл байж гин. За тэгэд манайхаа бас яаж юм болсон талаараа одоо би та нартай өнөөдөр энэ бүр ингээ орчдөг штэ амарсан уу. За ерөн тал нэг юм байд юм байна. Мөнгийг чинь заавал ингээ биеэрээ хөдөлмөрлөж олдгүй юм байна. Тийм ээ хүсэх юм бол яаж ч олж болдго юм байна. Би та бүхэндээ супер дупер бараатай ирсэн. Энэ бол ганцхан биел зарж байгаа. Тэгээд хул хүмүүс бас байж магадгүй. Энэ хөөрхөн штэ ингээд юу вэ нэг гинт өсчих чинь. За одоо яаж одоо те админ одоо тэгэл банан нэдэд байж. Одоо та нарын өмнө тийм бидтэй шал одоо ингээ нэрөө өглөж явах өсөд юм аа. Оо яна энэ юу вэ? Чиглүү. Лимон. Оо саяны аяг. За юмгүй асан юм шиг байна. Чимэний мансар. Энд чинь бас хөөх юм анхандаа ингээл хүн дөргөөл ингээл нуруу туруугаар хатхад байсан чинь ерөөдөө бол ингээ юм хүм агуул явцдаг юм тавир хийждэг их зүгээр идэм байна. За ер нь бол нэг юм болсон манайхан. Би ингээд олон улс орноор ингээ явлаа. Тэгээ сая ингээ Дубайд ирээд үнэхээр гоё ингээ Дубай шоколадад идсэн. Ерөнхийдөө бол маш гоё бараануудыг авчирсан. Энэ зүгээр ч нэг бараа биш. Та өнөөдөр энийг зүгээр нэг бараа гэж бодож байвал бас эндүрл. За энэ сүүлийн үед манай технологи тийм ээ одоо ингээд дэвшүүлэх технологи одоо робот одоо бид нар ч юм бол ухаалаг одоо ингээд соёлсон нийгэм амьдарч байгаа улс орн байна. Одоо мөнгийг тийм ээ ингээд заавал өдөр болох ингээд яваад ах нэраа чудаас ийм гоё. Энийг ч гэсэндээ үнэхээр би болгох боломж бол одоо мессийн аргаар биш болчихжээ. За эхний арга за энэ бол маш гоё шүршигч байгаа. Маш гоё шүршигч. За энэ яадаг вэ гэхээр энэ мөнгө дагуулдаг. Бүр үнэхээр би итгээгүй та нараа сэтгэхгүй л байгаах. Энэ одоо юу солиорч байгаа юм бэ? Энэ одоо юу солиороод байгаа юм бэ л гэж бодож байгаа байх л та. За энэ бол заримдаа гэж өрөхгүй бол болдгоо юм аа. Ядаргаатай те. За тэгэд би одоо энэ идэр бол худлаа ингээд ярьчлаа да гэж бодсон. Гэхдээ би өөрөө нүдэн дээр нэг гин шөнө дотор баяжсан байл яхаа. Айгу тэмсэн. За энийг инглээ. За ингээд цацрлаа. За энд цацарсан цацраг болгоныхоо тоогоор $100 үржигдэж ордог. Гэхдээ та итгэхгүй байна. Та яг итгэхгүй байгаад байна. Энэ үнэхээр үнэн. Би өнөөдөр тийм ээ Дубайд ингээд явж байгаад ийм гоё бүтээгдэхүүнээд олоод тийм ээ. Хүүе эн чин дээр зүгээр хэр баргийн айлын хүүхдэд олчдаг эд биш. Тийм ээ. Имийн сайндаа л олж авсан.
Энэ бол үнэхээр мөнгө дагуулна. Нэг цацлаа би сая ингэ цаццаа. Яана. Хүши яана. Дасан сая 100 тэрбум орсон байж тээ. Чимэний масруу. Yeah, come on. Ингээ баяжаад байгаа байхгүй. Би ингээ баяжаад бүр гайхсан. Би амьдралдаа заяа би 100 сая төгрөгч би гаран дээр барьж үзээгүй. Нэг гин шөнө дотор би зүгээр хэдэн 10 тэрбум толцсон шүү. Амар сонио. Яагаад та нар өдөр болго ингэ зүтэрч амьдрах хэвээр юм бэ? Энийг аав. Энэ бол айгүй их савлгаатай. Гэхдээ би нэг грамм зарж байгаа. Нэг цацалт нь бол угаасаа ингээл хитэн тэрбум хэдэн сая гэж зүгээр хүндээ царайнд нь тааруулж ордог гэж магадгүй юм шиг байлаа. Нэг хүн л цацсан чинь сая орсон байсан. Надад бол тэрбумаар нороод байгаа. Би одоо царайны биттан болов. Ядаргаад ямар ч хоосонгүй. За нэг цацалт нь граммлаа зардаг. Та нар граммын үнэртэй усны цацлагын дотроо ингээд хийгээд бас аваа явах боломжтой шүү. За нэг цацлаган дээр нь би бол ер нь бол энийг бол 10 сая гэж үнэлмээр байна. Гэхдээ би монголчуудын амьдралд мэдний өмнөө нүсдэг хэцүү байна. Тийм учраас би 1 грамын 100 кг зарна. Окей. За нэг комент уншия. Чи тэ үнэхээр баяцсан бол наадхаа өөрөө хэрэглэхэд яа вэ? Би чам шиг цэцэг шүүх. Би чам шиг ганцаараа баяж хөхсдөг байхгүй. Би бүгдэнтэй хуваалцдаг юм байхгүй. Би өнөөдөр ханчлаа цадчлаа тийм ээ. За тэгээд ийм гоё энэ бол яг мөнгө дагуулдаг. Мөнгө дагуулдаг шүү. Үнэхээр мөнгө дагуулна. Би дахиад цацжуулаа одоо дахиад амар их мөнгөтэй болох гэдэг байна. Одоор энийг үрж байгаа дараа нь цэцэг шүү. Хямгадаад гэх юм уу? Мэдгүй амар. За энийг бүгд ингээд ёо цацалт мацалт дээр үнэн саагж байгаа зү. Ийм юм орж чи татал ажил хийж тэнхтээд тэнхтээд тэнийг байж болохгүй дээ. За дараачийн бра. Ийм гоё цацлага байна. За та нар энийг бол их гайхсан байх. Хажуунаасаа ийм. За одоо хүүхнүүдээ ингээл зүсүүлээл цус нүж олгоод юм чихүүлээд байх шаардлага байхгүй. Ёо ингэж өөртөө бид нар тамалж амьдран гэж байхгүй. Энэ зүгээр томруулахыг хүсэж байгаа бүх эд эрхтэн бүх зүйл рүүгээ цацна. Юугаш та томруулахыг хүсэж болно. Тэгэхэд л энэ ургуулаад томруулаад нэг гин шөнийн дотор чика ийм гоё би тэ жоохон шуналтай юм шиг аамаа итгэхгүй энээс 10 цацсан чинь ийм болцсон. Гэтэ өнөө шүн жоохон ингээд бас нэмчмээр л штэ. Тэгээ би урал руугаа бас цацсан. Дандаа цэлкон шахуулаад байхад бол амар тэнэг штэ тий. Тэгээд би энэгээр цацсан. Ёстой гоё ингээд үр дүнгийн та нар харж байгаа штэ. Өчтөрхөн ингээд наттай ингээд таарсан ингээд ярилцсан хүмүүс бол наваа мэдж байгаа штэ. Энэ өчтөр ямар байлаа, энэ уржигдэр ямар байлаа гэх тийм ээ. Өнөөдөр тэгэхэд ийм гоё зүйлийг бүтээсэн байж гинэ. Жинхэнэ одоо тийм ээ үлгэр жишээ нь би байна. Энэ үний юм манайхан. За хамт бизнес эрхэлмээр байгаа хүмүүс ч гэсэн энэ дэр 2 гэж орж чагт 2 гэж орж ирээд мэдээлэл аваарай. За ийм ээ. За энэ цацлага байна. Энэ бас их зүгээр юм аа. Анх ингээд ямар хүнд юм бэ гэж би бодож байсан. Гэхдээ эн чинь их зүгээр юм байна. Ингээд заримдаа ингээд нөхөртөөгөө жонглоортхий. Заримдаа бүр энэ дотор чи ингээд юмаа хийчихий. Заримдаа бүр ууж идсэн юмнуудаа ингээд сайхан тогтоохол ингээд байчих юм. Заавал нэг ширээ ашиглаад, заавал нэг ингээд тавир байх шаардлагагүй. Их аятайхан эд байна шүү. Баг цүнх авч явах болсон. Ийм байна. За драчим бра. Ийм гоё зүйл байна. Энэ яадаг вэ гэхээр таны ярьсан маш сайхан хичээлийг өгнө. За энэ яадаг вэ гэхээр гөлөөлгөн гүчилгэн тийм ээ. За та одоо тийм ээ нүүрнийхээ айл хэсгийг ингээд товоолгомоор байна. Айл хэсгийг шүмбэлгмөр байна. Тэр нь чинь нөгөө нөлөөлөх таснууд байгаа. За ерөнхийдөө бол энэ 3 бараа надад байна. 1 2 3 байдаг. За энэний талаар мэдээлэл авах чагт 3 гэд мэдээлэл аваарэ гэж хүсэж байна. За ерөнхийдөө бол энэ бүтээтгүүнүүдийг ер нь бол өөр газар өрөндөө зарахгүй байгаа шүү. Надаас өөр газар байхгүй. Ягаад гэвэл энэ бол би аль бие усны эрхтэйгээр оруулж ирж байгаа. Санаараа аль бие усны эрхтэйгээр оруулж ирж байгаа. Тэгээ чи мөнгөтэй болох юм а чи ганцаараа хэрэглэж гинэ. Би ганцаараа хэрэглэмээргүй байна. Би ус даяараа нийгэм
даяар хамтдаа байжмаар байна. Тийм хонгороо. За нэг юм байна. За чагт дөрөвгөө дахиад мэдээлэл авах хэвээр. Энэ нь бол онлайн бизнес эрхлэх юм аа. За ерөнхийдөө энэ бол олон улсын одоо тэг коуч зэрэглэлийг би авсан байгаа. За энэ дээр хүмүүст хэрхэн залилан хийх вэ? Хэрхэн хүмүүст ингээд одоо тэг нүүрний хувирлгүйгээр залилан хийх вэ гэдгийг ерөнхийдөө заана. Гэхдээ энийг бол чагт дөрөвгөө чатаар мэдээлэл аваарай гэж хүсэж байна. За ерөнхийдөө бол одоо Монголд одоо анх дагч ийм сайхан цацлагуудыг авах хүсэх юм бол чагт 1, чагт 2, чагт 3, чагт 4-гээд явуулаарай. Ерөнхийдөө бол надаас ийм өөр хямдхан байхгүй. Надаас өөр ер нь бол ийм чанартай оруулж ирдэг админ байхгүй билээ. За та бүхэндээ баярлалаа. Анхаарал тавьсан бол баярлалаа. Bye чус пока.